Илч Паул бид энэхүү эрдэнсийг шавар савнуудад тээдэг гэсэн байдаг. Энэ нь 2-р Коринт 4-р бүлэгт гардаг үг байхаа. Бурхны бэлэг бол үн цэнтэй, ариун, гаднаас нь харахад ваар дангаараа үн цэнгүй мэт байвч дотроо Христийн эрхэм ариун сүнсийг тээж үнний үг агуулхаараа үнэхээр ялгарч харагддаг. Есүсийн анхны ирэлтийн үед нэг өдрийн дотор 3,000, бүр 5,000 хүн үннийг хүлээн авсан. Энэ нь Петрийн ямар нэг гайхалтай сургаалаас болоогүй. Петр бол урлагийн бүтээлийг гүйцээх жааз төдийл үүрэг гүйцэтгсэн. Тэр дотроо ариун сүнсийг агуулж, Бурхны сайхан үнэр анхлуулж, Бурхны дуу хоолойг хүргэхэд нэг өдрийн дотор 3,000, 5,000 хүн бөөн бөөнөрөө үйлшиг ирсэн байдаг. Үүнийг бид Үлс 2-р бүлгээс харж болно. Та бүхэн ч би ч зүгээр шавар сав төдий оршихуй хэдий ч дотроо алдарч зураач ямар нэг бүтээлийг байрлуулцгаая. Бид жааз байдлаараа бол олон хүний анхаарлыг татаж чадахгүй. Олон хүний үзэж сонирхох зүйл болж чадахгүй. Олон хүний анхаарлын төвд байж чадахгүй юм. Харин бид хамгийн алдартай зураачийн бүтээлийг өөртөө агуулж гимээн олон хүнд танигдаж, бусдад итгэлийн зүгчийг заах тэмдэг болж чадна. Үүнийг Библийн үгсээс хамтдаа судалцгаая. Үлс 2-р бүлгийн 1-р ишлэл. Пентекостийн өдөр болоход тэд цөмөөрөө нэг газар цугласан байлаа. Хүчит хуй салхи мэд чимээ тэнгэрээс гинэд гарч тэдний сууж байсан байр бүхэлдээ үүнд автжээ. Тэгтэл галынх мэд хуваагдсан хилүүд бий болон хүн нэг бүр дээр буу. Ийхүү тэд бүгд ариун сүнсээр дүүрч мөнөөх сүнсээр дамжуулан өгөгдсөнийг харь хэлээр ярьж эхлэв. Бурхан ариун сүнсээр дамжуулан Петрийн амийг нээсэн. Түүн дээр ирсэн ариун сүнсний хүчээр амаа нээхэд Ромын алдарт философчдын сургаалаас ч илүү олон хүнд нөлөөлсөн сургаал үг хэлж чадсан. 38-р ишлэлээс уншицгаая. Петр тэдэнд гимшигтэн хүн бүр Есүс Христийн нэрээр баптизм хүртцгээе. Ингэснээр та нарын нүгэл уучлагдаж, бас та нар ариун сүнсний бэлгийг авах болно. Учир нь уг амлалт. Та нар болон та нарын хүүхдүүдийнх төдийгүй, бас алсад байх бүгдийнх бөгөөд манай Бурхан эзнэр дуудагдсан болгоных билээ гэв. Тэр өөр олон үгээр гэрчлэн энэхүү гажууд үеийнхнээс аврагдахтун гэж тэднийг синхруулж байлаа. Ийхүү түүний үгийг хүлээн авахсад баптизм хүртцгээв. Тэр өдөр 3,000 орчим хүн нэмэгджээ. Ганцхан өдрийн дотор 3,000 хүн Христийн нэрийн өмнө гимшиж, баптизм хүртэж, үнэн рүү ирж, шашнаа өөрчилж чадсан нь жаазны сайных биш. Жаазн доторх, жаазны агуулж буй, гайхалтай нэрт бүтээлийн сайных юм. Өөрөөр хэлбэл, Бурхны гайхамшигт бүтээл болох ариун сүнсний хүчийг Пентекостийн өдрөөр сүнсэндээ дүүргээд, зовж зүдэрсэн, үнний үгээр цангасан сүнснүүдэд Бурхны үг тунхагласан яг тэр өдрөө 3,000 хүн гимшсэн гимшлийн түүх гүйцэлдсэн байдаг. Үргэлжлүүлэн уншия. 42-р ишлэл. Тэд элч нарын сургаалт, мөн нөхөрлөлт, талах хуваалт, залбиралд өөрсдийгөө зориулдаг байлаа. Хүн бүрд айдас байлаа. Учир нь элч нараар Иерусалимд олон гайхамшиг тэмдэг үйлдэгдэж байв. Итгэсэн бүгд хамтаараа байцгаан бүх юмд нийтийнх байв. Хин нэгэнд хэрэгцээ гарах үед эзэмшил, өмч хөрөнгөө худалдаж, түүнийгээ бүгдэд тэд түгээдэг байлаа. Өдөр бүр тэд нэг сэтгэлээр сүмд цуглаж, талхай айлуудад хувааж, талархал хийгээд өгөөмөр зүрхээр хоолцгоо, Бурхныг магтаж, хамаг ардын хайр хүндэтгэлийг олж байв. Эзэн аврагдагсдыг тэдэн дээр өдрөөс өдөрт нэмэгдүүлж байлаа. Уран зургийн үзэсгэлэнд хүн юу үзэх гэж ирдэг вэ? Зургийн үзэсгэлэнд зургийн жааз үзэхээр ирдэг үү? Тэд жаазн доторх алдарт зураачийн бүтээлийг үзэхээр ирдэг. Үүний нэгэн адил, хэрэв бид дотроо ариун сүнс байлгахгүйгээр сайн мэдээ тунхаглах, эсвэл итгэлийн амьдралаар амьдрал, бид хүнд ч үзүүлж харуулах юмгүй байх юм. Сүнслэгээр шүү дээ. Одоо хэрэн бид ариун сүнсний хүч чадлаар дутагдаж,
итгэлийн амьдралдаа сул дорой байсан гэж санагдаж байгаа бол одооноос алдартай агуу зураачийн бүтээлийг эзэмшдэг хүмүүс болох ёстой.